За дундын бус ярилцлага нэвтрүүлгийн ээлжид тухаар та бүхэндээ өрхөд бэлэн боллоо. За бид энэ удаад ярилцлагынхаа нэвтрүүлэгт Амгалан дулаан захиргааны станцын гүйцэтгэх захирал шинжилгээ ухаан технологийн их сургуулийн докторант Монгол Улсын зөвлөх инженер Мегмарын Мөнхөөг урьсан байна. За дундын бус ярилцлага нэвтрүүлэгт тавтай морилта. За танд болон телевиз үзэгчдээ орой минь хүргэе. Бид энийг яагаад урьсан гэхээр эрчим хүч дулааны асуудал бол мөнхийн сэдв. Эрчим хүч хэрэгжиж байгаа, дулаан хэрэгжиж байгаа бол энэ сэдв бол дандаа л үргэлжлээд явна. Тийм учраас бас мэрэгжлийн үнийг нь урьж энэ нөхцөл байдлын талаар бас тодорхой байр суурь санал бодлыг сонсъё гэж таныг урьсан байгаамаа. Та Амгалан дулааны станцын гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. За өнгөрсөн өвөл бол дулаан эрчим хүчтэй холбоотой асуудал бол хүнд байлаа. За Амгалан дулааны станцын хувьд өнгөрсөн өвлийг ер нь ямар байдалтай давав? За Амгалангийн станцын хувьд өнгөрсөн өвлийг томоохон эрсдэлгүй хэвийн давж гарсан. За ачааллын хувьд бол түүхэндээ байгаагүй одоо өндөр ачаалттай ажиллаж байж одоо бид бүхэн хавртаа залгаж байна. За эрчим хүчний салбарын хувьд бол бас амаргүй ийм одоо он жил болж өнгөрлөө. За захиргааны эрчим хүчний хувьд бол чадлын дутагдaltaа. За өвлийн одоо оргил ачааллын цагаар хэрэглэгчдийг бас тодорхой цаг хугацаанд хязгаарлалт хийж энэ өвлийн оргил ачааллыг давж гарлаа. Оргил ачааллыг давхад бол захиргааны станцууд бас та ясаа хэллээ. Өөрсдийнхөө бүрэн хүчин чадлаар ажилласан гэж хэлж байна. Амгалан дулаан станцын хувьд ер нь ямар хүчин чадалтай ажиллаж ер нь төвийн системд ер нь хэдийн хэмжээний дулаан нийлүүлдэг юм бэ? За өнөөдрийн байдлаар бид бүхэн Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 17%-ийг хангаа ажиллаж байна. За түүхэндээ байгаагүй өндөр ачаалттай ажилласан энэ жилийн хувьд. За хоногтоо бид нар бол нэг 5200 тонн ус сүлжээний зарцуулалт. Хоногт нэг 8200 гигакалори дулаан эрчим хүчийг үйлдвэрлэж одоо бүрэн чадлаараа үндсэндээ одоо 90 орчим хоног зогсолтгүй бүх одоо тоноглолууд маань бүрэн ажиллагаанд явж иж хавртаа залгаж байна. Тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал одоо бол гайгүй тийм. За одоо бол гайгаа. Хоёулаа салбарын асуудал руу одоо үн тарифтай холбоотой бусад бодлогын асуудал руу орохоос өмнө захиргааны станцтай холбоотой асуудал, дулааны станцтай холбоотой асуудал дуусгая гэж бодож байна. За Амгалан дулааны захиргааны станцыг бол одоогоос 10 жилийн өмнө, 11 жилийн өмнө бол ашиглалтад оруулж исэн. 10 жилийн хугацаанд ер нь дулааны станц маань яаж өөрчлөгдөв мэдээж хүчин чадлын хувьд нэмэгдүүлсэн асуудал байгаа байх гэж бодож байна. За Амгалангийн станцын хувьд бол 2015 онд үүсгэн байгуулагдсан ийм станц. Анх бол 300 348 мегаваттын хүчин чадалтай 132 ажилтнтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлжсэн бол өнөөдрийн байдлаар 464 мегаваттын хүчин чадалтай 215 ажилтнтай үйл ажиллагаагаа явуулж байна. За өнгөрсөн 10 жилийн хугацаанд бас томоохон хийгдсэн ажлууд гэх юм бол 2023-2024 онд Амгалангийн станцыг 166 мегаваттын одоо 100-аар өргөтгөх төсөл хэрэгжсэн. За энэ төсөл бол Монгол Улсын засгийн газрын одоо алсын яруу 2050 шин сэргэлтийн бодлогод туссан ийм одоо төсөл хөтөлбөр байсан. За энэ төслөөр бол зөвхөн одоо 100-аар өргөтөдий биш Амгалангийн станцын өмнө одоо тулгамдчихсан 5 асуудлыг бол нийгмээр шийдсэн ийм одоо ач холбогдолтой төсөл хэрэгжсэн. За тухайлбал бол Амгалангийн станц бол богоон хэсгэгчгүй байсан. За манай одоо бусад станцууд ТЭЦ 4 энэ төр бол богоон хэсгэгчтэй. За өвлийн одоо эд хүүтний вэр шивээ баг нуурын нөөцнүүд маань ялангуяа шивээгийн нөөцнийг 40% чиглэлтэй ирдэг. Тэгэхээр хөлждөг, бункертаа барьдаг. За энийг буулгана гэдэг бол бас ажилчдын маань уруу авдаг. Ийм одоо хүндэтгэн ажил хийсэн. Тэгэхээр богоон хэсгэгч баригдсанараа нэг талтаа бүтээн сайжирсан. Нөгөө талтаа бол ажлын цагийг хэмнэх. Ийм одоо ач холбогдолтой ажил болсон. За хоёрдугаарт нь бол ботлуур. Ер нь одоо дулааны станц, дулааны захиргааны станцууд 2-3 шаталт ботлууртай байдаг. Амгалангийн станцын хувьд бол нэг дамжлагтай ийм ботлууртай байсан. За үүнийг бол 2 дамжлагт анх дахь ботлуур, 2 дахь ботлууртай болгосон. Ийм ажил хийгдсэн. За одоо энэ маш ойлгомжтой байдлаар ярих юм бол ботлуур гэдэг бол одоо хүний шүд гэсэн л үг л дээ. Бид бол шүд сайтай байхын гэрээр хоол ундыг бол ботолж за тэр хэмжээгээр одоо хотод гитсэнд бол ачаал баг өдөртөө ямар ч ялгаа байхгүй. Нүүрсийг төдий хэмжээнд одоо жижиглэн мундаг практик тий жижиг байх тусам
манай станц өөрөө бас нэг онцлогтой. Эргэх бусламтаа давхартай ийм зуухнууд байж байгаа. Тэгэхээр зуухны одоо халах гадаргуу ихрээ хоолоод бодвол төдий хэмжээний одоо ачаал өрөлт багасч гэсэн үг. За энэ хэрээр бол одоо өвлийн оргил ачааллын үед бол гэмтэл саадал гарах, эсвич гарах нь бол сүүлийн 2 жил бас багассан л да. За гурав дахь нь бол хийм ус бэлтгэлийн одоо сонгогдох хэмжээ өргөтгөлийн ажил хийгдсэн. Өсгөр усны 3 удаг. За усны одоо ус бэлтгэлийн сонгогдох хэмжээ өргөтгөлүүд бол нийгмээр хийгдсэн. За шугам сүлжээн дээр дулааны шугам сүлжээн дээр одоо гэмтэл тоглолт гарсан үед бас цагт бид нар нэг 50 тонн ус дээшээ бол өгч чаддгүй байсан. За одоо энэ өргөтгөл хийгдснээрээ бид нар цагтаа нэг 100 орчим тонн усыг нэмэлт усаар нийлүүлэх ийм одоо хангах боломжтой болсон. За дөрөв дэх томоохон асуудал нь бол ер нь өвлийн улиралд дулааны станцууд маань нэг 10-аас 14 хоногийн ерөөсний нөөцтэй байх хэрэгтэй. Тэгэхээр бид бол нэг агуулгатай үндсэндээ нэг 15,000 тонны энэ бол бидний нэг 6-аас 7 хоногийн л хэрэглээ. Зааталтан бид нар бол битүү агуулах байдгүй байсан учраас нөөцийг бол задгаа ил талбад буулгадаг, нөөцлөдөг. За тэгээд бороо цаас ус чигэнд бол ороод агаар салхинд одоо ингээл эсэлтэл уугах асуудал. За тэгэл орчны шороо тоосчлт гээл бас нэлээд одоо адарматаа байсан. Тэгэхээр энэ 10,000 м кубын багтаамжтай нөөцний агуулга баригдсанараа бид бол нэг 10 хоногийн нөөцний нөөцөө бүрдүүлэх юм битүү савтай болсон асуудал. За төгсгөлд нь 5 дахь асуудал. Энэ бол хамгийн чухал асуудал байсан. Амгалангийн станц бол анх баригдахдаа үнсэн сангүй. За бид нар бол жилдээ нэг 400 орчим мянган тонн мөрсдүүлж байна. Эндээс нэг 40 орчим мянган тонн үнс жилдээ гардаг. Тэгэхээр энэ үнсийг бол бид нар тест 4 үнсэн санд хотын одоо зүүн захаас хотын баруун захад сонсголон тийшээгээ өвлийн яг оргил ачааллын үед бол гарч байгаа үнсээ дийлдэггүй. Замын маань төгжрөл бас ямар байдалтай билээ те. Ингээд үнсний 2 машинтай нэлээ одоо хүндхэн ингэж одоо өвлийг давдаг байсан. Одоо бол 5 дахь асуудал маань үнсний одоо 7,000 та 4 ширхэг үнснээс ил бас Монголд одоо энэ том хэмжээний үнснээс ил бас анх удаага баригдаж ашиглалтанд орсон. Энэ төслөөр хийгдсэн. За ингэснээрээ бол бид нар бол бас өмнө нь яаж исэн гэхээр хаягдл үнсийнхаа нэг 5 орчим хувийг борлуулдаг. Үлдсэн 95% нь бол гадны одоо үнсэн санд дээрээс нь төлбөртэй хайдаг. Эдийн засгийн хувьд ч гэсэн бас томоохон алдагл үлдээд байсан. За энэ төсөл хэрэгжиж байна. Үнснээс ил бас баригдсанараа өнгөрсөн жил жишээ бид нар нийт хаягдл үнснийхээ 45% эдийн засгийн хэрэглэлтэнд оруулж борлуулсан байна. Өвөл нөөцлөөд хавар барилгын сэцэглэхэд хэрэглэгчд байна. За энэ жил бол бид нар нийт одоо хаягдл үнснийхээ 70-аас 75% борлуулах ийм одоо төлөвлөгөөтэй ажиллаж байна. За ингээд үндсэндээ одоо амгалан дулааны станцыг нэг зуухаас өргөхөөс гадна амгалангийн өмнө тулгамжижсэн одоо чухал 5 асуудлыг энэ төслөөр бас давхартан шийдсэн ийм одоо ажил багталтай ажилласан. Эхний асуудал энэ таны шийдсэн энэ 5 асуудлын эхнийх нь анхаарал татлаа. Яг л тэгэхээр энэ богоон гисгэгч гэж те. Яг энэ дулааны цэглэхээ станцууд тэрчим хүчний станцууд дээр ч гэсэн ялгаагүй богоон гисгэгч үеэсээ болоод өвөл нүүрс нь хөлддөг. Тэрнээсээ болж үйл ажиллагааны гацдаг асуудлууд ер нь бол маш их ажиглагддаг юм билээ. Мэргэжлийн хүн биш учраас сайн мэдэхгүй. Гэхдээ бидэнд сая практик дээр тохиолдсон учраас богоон гисгэгч нүүрс нь хөлдсөн гэдэг асуудал яригддаг. Яг энэ нүүрс гисгэгчтэй холбоотой асуудал ер нь яг энэ дулааны цэглэхээ станцууд дээр хэр чухал асуудал. За богоон гисгэгчийн асуудал бол одоо би сая хэлсэн мэдээж одоо тий яг одоо эдгээр эсийн хөвөтөнд бол багнуурын нүүрс бол чиглэг бас харьцангуй гайгүй. За шивэгийн нүүрс маань 38-аас 40% чиглэгт ирдэг. За бидний одоо хэрэглэж байгаа нийт нүүрсний 60-70% нь бол бид шивээгээс одоо хэрэглэдэг. Тэгэхээр бункертай барай хөлдөж те ийм хүндрэлүүд гардаг. Тэгэл одоо энэ чинь тэгэл бункераа нүдэж, ломдож те сэтгэж ингэж одоо буулгадаг. Энэ асуудал маань энэ төсөл хэрэгжснээр байхгүй болсон л доо. Ингээд ажлын бүтээмж цаг ашиглалт сайжирч байгаа юм. Ажилчдын хувьд ч гэсэн илүү амар хэлбэр болсон байна тийм. Тэглгүй яах вэ? Эндээс ч юм болж одоо олон сайхан залуучууд бас нуруугаа авахулж ажлаас гарах ийм одоо шалтгаан болдог гэсэн. Энэ асуудал бол нийгмээр шийдэгдсэн гэж ойлгож байна. За 10 жилийн өмнө анх амгалан дулааны станц маань ашиглалтад орохдоо та 4 сая хэллээ. 348 мегаватт 300 тай. За өнөөдөр бол 116 мегаваттаар ингээд 100-аар ингээд өргөтгсөн байна.
116 мегаваттаар өргөцсөн хүчин чадал нь одоо хэдийн хэмжээний ямар хэмжээний хэрэглэгчийг ер нь хангах хэмжээний юм бэ? За маш ойлгомжтойгоор хэлэх юм бол одоо энэ 10 аймгийн дулааны станц гээд яригдээд байна да. Төслөн гаццсан гээд. Энэ бол тэзүүгээр нэг аймагт одоо 10 мегаваттын нэг 300 та 30 мегаватт гэсэн үг. Ойролцоогоор. Тэгэхээр нэг аймгийн төвийг нэг 30 мегаваттаар халаахнаа дээ. За 116 мегаваттын нэг зуухны өргөтгөл гэдэг бол ойролцоогоор 4 аймгийг одоо дулааны эрчим хүчээр хангах хэмжээний чадал гэж ойлгож одоо болохоор байна да. 4-3-12 гэдэг. Тэгэхээр нэг 4 аймгийн төвийг халаах хэмжээний ийм одоо томоохон бүтээн байгуулалтын ажил бол 2023-24 онд үндсэндээ энэ ажил бол нэг 16 сарын хугацаанд бас одоо тийм урт хугацаа биш шүү дээ. Энэ томоохон ажил зөвхөн нэг зуух биш. Би сая хэллээ. Дагалдаад одоо амгалан амьд болгомжсон 5 асуудлыг нийгмээр шийдсэн төслөөр. Тэгэхээр энэ богино хугацаанд энийг бол бүгд найрамдах хятадаар тулсан Хунаа индустриал экономик компани 16 сарын хугацаанд түлхүүр гардах одоо гэрээтэйгээр төслийн таазаа хэллээ тийм байна. За энэ төслийн санхүүжилтийн асуудлыг та хэлээч. Одоо ялангуяа энэ дулаан болоод эрчим хүчний холбоотой асуудал санхүүжилт нь гацдагч гэдэг юм уу? Тэгээ дээрэс нь хэмжээний санхүүжилт маш их ордог учраас санхүүжилтийг сонирхгүй чадахгүй байна л да. За санхүүжилтийн хувьд бол бас одоо эрчим хүчний салбарт анхлан бас одоо тийм шинэлэг байдлаар энэ санхүүжилтийн асуудлыг шийдсэн. Гадны одоо хөгжилтэй донор улс орнуудаас ямар нэгэн тусламж нэмжийг аваагүй. За улсын төсвөөс бол нэгж төрний зардал гаргахгүйгээр зөвхөн одоо эрчим хүчний салбар тарифаар энэ санхүүжилтийн асуудлыг шийдсэн. Нийт санхүүжилт бол 65.6 тэрбум төгрөг байсан. За үүний 25%-ийг буюу 16.4 тэрбум төгрөгийг компани өөрийн хөрөнгөөр босгосон. Үлдсэн 75%-ийг Монгол Улсын хөгжлийн банкны иргэн төлөгдөх богино хугацаатай зээлээр санхүүжүүлж хийсэн. За зээлийн иргэн төлөлт бол 2028 онд хүртэл үргэлжлэх юм. Өнөөдрийн байдлаар бид нар нийт зээлийнхаа 80 орчим хувийг барагдуулсан байна. Би тантай ярилцлага хийхээс өмнө амгалан дулааны станцтай холбоотой энэ ямар сүүлийн үед ер нь хүчин чадлаа нэмэгдүүлэх, технологио сайжруулах, толгомцсон асуудлаа шийдэхэд бол ер нь удирдлагууд нь болоод бусад ажилчид нь ер нь ямар төслүүд ер нь хэрэгжүүлсэн, ямар ажлууд хийсэн болоо гэдээ бас нэлээд харсан л та. За энэтэй холбоотой бас та сая төслүүдэд хэллээ. Дээрээс нь энэ Монголд анх удаа энэ хаягдл усыг эрчим хүчний технологи хэрэгцээнд эргүүлээ ашиглах энэ төслийг бас хэрэгжүүлсэн гэдэг ийм мэдээлэлтэй байна. За энэ төслийн талаар та ярьж өгч болох уу? За хаягдл усны тухайд бол 2021 оноос хойш тэзүү судалгааныхаа ажил хийгдсэн. За энэ судалгааны ажлыг бол шинжилгээ ухааны техникийн сургуулийн доктор профессор ЦО багштай удирдлагын баг хамт олон судалгаа шинжилгээний ажлыг хийж, за шинжилгээ ухааны техникийн сургуулийн зөвлөл эрчим хүчний яамны эрдмийн зөвлөлөөр тус оруулжуудаа батлуулсан. За 2024 онд бол МСС Coca-Cola-гийн удирдлага аж үйлдвэрийн гавьяат ажилд нь мэгмэрж байгаа. За би санамж жижигт гарах сурсан 2024 оны намар. За ингээд энийг бол төр хувийн хвшлийн түншлэлээр хийхээр анх яригдсан. За эрчим хүчний салбар Монгол Улсын эдийн засаг бас сүүлийн 2-3 жил нэлээд агшдсан ийм байдалтай байна. Анх бол 50% хөрөнгө оруулалтын зардлыг гаргаад ингээ хийе гэдэг байдлаар яригдсан. За ингээд дулаан эрчим хүчний үе 2025 оны 5 сарын 15-наас нэмэгдэхээр байсан боловч тухайн эдийн засгийн газар 2026 оны 1 сарын 1 хүртэл хойшлуулсан. За энэ хугацаанд засаг солигдсон. За ингээд зандаа шатрын засгийн газар гарчраад 26 оны 1 сарын 1-ээс нэмэх байтал одоо ингээд 27 оны 1 сарын 1 хүртэл дахиад хойшлуулчихлаа. Хоёр засгийн газар дамнаад хойшоо шичлээ дээ. Тэгээ энэ хэрээр бол дулааны үн тариф бол нэмэгдэхгүйтэй холбоотой. Манай байгууллагын санхүүгийн чадамж бол мэдээж тарахсан байсан. Ингээд одоо 50% хөрөнгө оруулалтын зардлыг гаргаа явуу гэх юм бол энэ төсөл маань нэлээд хойшлох тий ийм байдалтай нөхцөл байдалтай байсныг хоёр тал одоо олон удаагийн уулзалт хийсэн дээ энэ тухай. Ингээд одоо бас нэг Монголд бас нэг анхлан төвчээлээд тий төрийн хвшлийн түншлэлээр энийг яаж одоо богино хугацаанд ажил болгох вэ гэдэг асуудлыг
олон талаас яриад мигмаржуу захирал маань одоо тий 25 оны өмнө МСС захирлуудын зөвлөлийн хурлаар энэ бизнес төслийг авч орж за удирдлагууд нь дэмжиж хөрөнгө оруулалтын зардлыг 100% одоо МСС Coca-Cola компани гаргасан. Тэгжээж энэ төсөл одоо богино хугацаанд урагшилсан гэсэн үг. За энэ төслийн тэзүүг бол бүгд найрамд Солонгос улсын ногоон хөгжлийн сангаас 100% санхүүжүүлсэн $50,000. За энэ хүрээнд бол миний үеэс Солонгос улсад очиж хаягдл усыг эргүүл ашиглалаар туршлага судалж ирсэн. За ингээд бол хөрөнгө оруулалтын зардлыг бол хувийн хвшил бүрэн шийдсэн. Тэзүү зураг төсөв хийх зардлыг бол Солонгос улсын ногоон хөгжлийн сангаас 100% шийдсэн. Бид бол зүгээр хамтарч ажилласан энэ төр бол. Тэгээд энэ ажлын үрдэнд бол энэ хугацааны жил гарангийн хугацаанд бол энэ төсөл бол хэрэгжсэн л дээ. Нийтдээ 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг бол МСС Coca-Cola компани бүрэн шийдсэн. За ингээд бол МСС Coca-Cola компани маань 2009 онд анхлан байгууллагахдаа дэлхийн жишгт нийцсэн ийм сайхан үйлдвэр баригдсан юм байл. Өөр дээрээ цэвэрлэх байгууламжтай. Хаягдл усаа цэвэрлээд тэгээ хотын ариутгах татваргын сүлжээ рүү нийлүүлдэг. Ийм байдалтай үндсэндээ 16-7 жил явж ирж. Тэгэхээр өнөөдөр манад ээж нь өгөхлөр усны үнэ хэмтэх юм байна шүү дээ. Хэдийгээр одоо цэвэрлсэн усанд тий зах суржуулаад биологийн төрөл зүйл амьдарч байгаа гэдэг бол ямар хэмжээнд тэр усыг цэвэрлж байгаа гэдэг нь тодорхой. Энэ сайхан усыг одоо тэгээд ариутгах татваргын сүлжээ рүү нийлүүлдэг. Хэрэглэгч байхгүй. Замын төгжрөл бензин тос үнэтэй байгаа учраас очиж авдаггүй. Өртөн багтаа ийм л байдалтай явж ирсэн юм байлээ сүүлийн 16-7 жил. За энийг бол бид хүмүүс олж хараад ингээд төрийн хвшлийн түвшлэлээр бид бол усыг худалдаж авч байна. Нэг бол одоо газрын гүний цэвэр зэнгийн усныхны нөөцөөс авч шүү дээ. Тэгэхээр нэг нь тэнд одоо хаягдж байгаа сайхан цэвэрлсэн усыг станцтай авч ашиглая. Хаягдл усыг эдийн засгийн эргэлтэнд оруулъя. Ногоон хөгжлийн зорилтыг хангая. Нөгөө талдаа тэр ус маань те Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж тодорхой хэмжээнд дарамт болж байгаа шүү дээ. Эннээс гаргая. Нөгөө талдаа цэвэр зэнгийн усныхаа нөөцийг хэмнэе. Бид бол үнэгүй авч ашиглаж байна. Тэднийх зүлжээнд нийлүүлснийхээ төлөө усууг өдөрт газар төлөвлөлдөг байсан бол бидэнд усаа үнэгүй өгчөж байна. Бид ус худалдаж авч байсан бол үнэгүй тэднийхээс усаа авч байгаа гэдэг маш олон талын ач холбогдолтой ийм сайхан ажил болсон. Байгаль орчин дээлтэй. Бас одоо тэгээ Монгол хүмүүс олж төрснийх бас одоо их дэлхийгээ бас хайрлан хангасан ийм сайхан ажил болсон л доо. Товчоор дүгнүүл. Ингээд энэ ажил бол бас Монгол улсдаа бас анхлан төрийн хвшлийн түвшлэлээр хаягдл усыг эрчимчлийн технологийн хэрэгцээнд хэрэгжилж болдог юм байна гэдгийг бас харуулсан ийм сайхан ажил болсон. Тэгээд энэ ташрамд танаа IP-ийг ашиглаад МСС Coca-Cola компани одоо хамт олонд тэдний удирдлагын багт Монгол Улсын засгийн газар эрчим хүчний яам салбарын нийт хамт олонны нэр өмнөөс бас талархлаа илэрхийлье гэж бодож байна. За хоёулаа илүү салбарын асуудал руу оръё гэж бодож байна. Танаас юу асуух гээд нэхэр дулаан эрчим хүчтэй холбоотой асуудал дээр энэ их усүрийн дутагдал, шинээр их усүр бий болох гээд олон асуудлыг салбарын мэргэжилтнүүд дандаа ярьдаг. Таны байр суурийг би сонсомоор байна. Юу гэхээр Улаанбаатар хотод баригдах за томоохон дулаан цахилгаан станц төслүүдийн ер нь одоо хэрэгжиж байгаа төслүүд юу байна? Хэрэгжиж цаашдаа үр дүн гаргах төслүүд юу байна? Цаашдаа ер нь нийслэлийг хэрхэн ямар замаар энэ дулаан хангамжийг ер нь тасралтгүй найдвартай байдлаар хангах ёстой гэж ер нь та салбарын мэргэжилтний хувьд үздэг бай. За эрчим хүчний хувьд бол Улаанбаатар хот маань хүнд байна шүү дээ. Ер нь бол чадлын дутагдaltaа. Цахилгаан эрчим хүчний хувьд ч тэр дулаан эрчим хүчний хувьд ч тэр. Асуудал юунд байна гэхээр бид нар газар нутгийнхаа нэг 0.3% дээр хүн амын маань 50% амьдарч шүү дээ. Монгол улс нэг сая 500 км квадрат хавтгаад өрүүлж газар нутагт. За үүнийхээ нэг 0.3% дээр 50% амьдар. Хит одоо богинорл төвлөрөл үүсэж байна. Тэгээ энэ хэрэгцээ бол байнга тасралтгүй сүүлийн жилүүд нэмэгдэж байна л дээ. Тэгэхээр хэрэглээ маань дагаад чадал маань нэмэгдэхгүй байгаа. Энэтэй холбоотой асуудлууд үүсэж байна. Ер нь зүгээр ойрын хугацаанд Улаанбаатар хотод эрчим хүчний чиглэлээр хэд хэдэн томоохон төслүүд хэрэгжиж байна л дээ. Жишээлбэл одоо Улаанбаатар хотын Баянгол дүүрэг дээр ТЭЦ 2-ын одоо 9 сангийн суурин дээр газар чөлөөлт хийгдээд ТЭЦ 5-ыг одоо барих ийм шийдвэр гараад газар орныхаа ажлуудаа явж байна да. За энэ дээр бол нэг
Цахилгаанаар 300 мегаватт, дулаанаар 340 гигакалорийн хүчин чадалтай станц барихаар одоо ажил нь эхлээд явж ах шиг байна. Хоёрт нь бол амгалангийн өргөтгөл гэж бас ярьж байгаа. Амгалангийн яг залгаад зүүн талд газар жүлэлтийн асуудал бол явсан. За энэ дээр бол бас нэг 300-300-аас 350 мегаваттын хүчин чадалтай ийм одоо дулааны цахилгаан станц баригдахаар техник эдийн засгийн үндэслэл боловсруулах. Энэ ажил нь дулааны шугамсалжны газар дээр сая хавар тендерын зарлагдаад ингээд явж байна. За хэрвээ энэ дээр тендер оролцогч ороод ирэх юм бол эх жилээс ажил нь эхэлнэ. За 3 дугаарт нь дам даржаа дээр 21-ийг үржин 3 нийтдээ 63 мегаваттын хүчин чадалтай дулааны станц өнгөрсөн жилүүд баригдаад ирсэн. Янд нь босцсон барилга угсралтын ажлууд ийдээ өгдөж байна. Энэ бол ингээд ойрын хугацаанд орж ирэх байх. Ер нь бол 2020 он хүртэл нийслэлийн одоо ерөнхий төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотыг 4 бүс тугаасан юм байл. За энд бол баруун зүүн, төвийн бүс, тэгээ шин сүршлийн бүс. Шин армаг энэ төр гэл одоо ингээд сэлб дэд төв гэл. За одоо 2020-с 2040 он хүртэл нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлагдаад явж байна. 20 минутын хот концепц гэлтэй. Нийслэл Улаанбаатар хотыг 14 дэд төвд хуваах. Одоо нэг төвд хотоос олон төвд хот руу шилжиж байгаа. Ийм тогтолцоотой ийм төлөвлөгөө хийгдээ явж байна. Өөрөөр хэлбэл энэ нь одоо авто замын төвчрлийг одоо бууруулах. Тойрогт ариад устай нийгмийн сүр хөгжлөгийг авч асуудлаа шийдэх тийм ээ. Цаг хугацаа хэмнэх гэдэг. Ийм төлөвлөгөөтэй ийм ажлууд энэ хүрээнд одоо тэр сэлб хот дэд төвгээд сая миний хэлдэг Дамдаржаагийн 63 мегаваттын дулааны станц бол сэлб дэд төвийг халаах. Тэн дээр бол газар чөлөөлөлт явагдсан тийм. Дахин төлөлт хийгдээд орон сууцны хороол бий болох. Энэ чиглэл Дамдаржаатайг хангах. Ийм дөрвөн байршилт. За дээрэс нь тест 4 дээр одоо нэг цухаар өргөдөх. Ийм одоо ажил бол сүүлийн одоо 2-3 жил яригадаад байна. За энэ дээр бол ганц асуудал байгаа нь санхүүжилтийн асуудал. Тэгэхээр юм бол одоо цахилгаан талдаа бас 100 гаруй мегаваттаар өргөдөх. Дулаан талдаа 200 орчим гигакалораар эдний 100-ны хүчин чадлыг харах юм бол нэг тиймэрхүү хүчин чадалтай юм байна лээ. Тэгэхээр 100 өргөдөх юм бол бас энэ хэмжээний одоо хүчин чадал нэмэгдэхээр. За дараагийн асуудал бол одоо ТЭЦ3-ыг дулааны цахилгаан станц одоо 5-таа яг адилхан ийм хүчин чадалтайгаар 300 мегаватт цахилгаан 340 гигакалор дулаанаар өргөдөх гэдэг Орсын улааны улсын Интрарау компанитай одоо зураг төслийнхэн гэрээ хийгдэж явж байгаа. Энэ бол бас л одоо 19 оноос хойш хэрэгцээ цэцлэн хүртэл ажил болоогүй яваад байна л д. Шалтгаан хэд өндөр одоо Орсын талаас үнэтэй тавиад байгаа юм билээ. Тэгэхээр ТЭЦ5-ыг бол одоо сая 2.1 их найдаар Камбожийн компани оролцож орж иж шүү дээ. Гэтэл Оросууд бол бас нэг 5 орчим тэрбум төгрөгийн ийм санхүүжилтийн асуудал яриад байгаа юм билээ. Ингээд нэг төр зогсолтын байдалтай байна. За эдгээр энэ томоохон төслүүд ингээд явчих юм бол ойрын хугацаанд бол Улаанбаатар хотыг юу ч гэсний галалт болохгүй ингээд аваад явах боломжтой л гэж харж байна. Мэдээж шинэ их үүсрүүд ашиглаад орвол бусад дулааны болоод эрчим хүчний станцуудтай бол өстой нуруунаас нь том ачаа авах юм асуудал бол болно л доо ялтчгүй тийм үү. Энэ салбарт бас тулгамдаад байгаа гол асуудал нь үн тарифын асуудал гэж хараад байгаа. Жишээлбэл одоо яг хамгийн сүүлд ер нь хизээ нэмснийг би санахгүй байна. Энэ дулааны үнэн дээр те. Та түрүүн бас хэллээ. Засгийн газрууд амжаад явхад яг үн тариф нэмэгдүүлэх асуудал бол ингээ хойшоо шийдэгдээд л яваад байна. Одоо жишээр авбал амгалан дулааны станцын хувьд ер нь хэдэн төгрөгөөр үйлдвэрлээд хэдэн төгрөгөөр борлуулж байна. Яг энэ үн тарифтай холбоотой асуудлыг ер нь цаашдаа ер нь яаж шийдэх ёстой гэж та харж байна. За үн тарифын асуудал бол эрчим хүчний салбарын одоо хамгийн халуухан сэдв болж байна. Маш их улс төржилттэй сэдв. Дээрээс. Ер нь бол улс төржилтөөс үүдэл одоо өнөөдөр хүртэл одоо үн тариф нэмэгдэхгүй. За үн тариф нэмэгдэхгүй болохоор чинь ажилтныхаа цалин мөнгөлөө нэмж чадахгүй байна. Цаандж одоо станцынхаа их засвар, урсгал засвар, хөрөнгө оруулалт эз бахаар ажиллаа хийж чадахгүй шүү дээ. Өвлийнхаа бэлтгэлийг төдийлөнсөө хангаж чадахгүй байна. Бага боломжиндоо тааруулал бид бүхэн одоо өвлийн бэлтгэлээ хангаж байна л дээ. Сүүлийн жилүүдэд.
За үн тариф хамгийн сүүлд гэх юм бол 2024 оны 19 сард эрчим хүчний зохицуулах орноос үн тариф цахилгаан эрчим хүч болон дулааны эрчим хүчийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. За цахилгаан эрчим хүчний тариф бол тодорхой хэмжээнд нэмэгдсэн. За дулааны үн тарифыг бол хэрэгжих хугацаа нь 2025 оны 5 сарын 15-наас хэрэгжихаар байсан. За ингээд бол тухайн засгийн газар бол бүх төрлийн одоо тарифын нэмэгдлийг 2026 оны 1 сарын 1 хүртэл нэмэхгүй бай гэдэг юм шийдвэр гаргаж ирсэн. За дараагийн засгийн газар гарчлаад одоо 27 оны 1 сар хүртэл ингээд дамнуулаад нэмэхгүй гэдэг ийм шийдвэр гаргаж явж байна л д. Тэгэхээр тариф нэмэхгүйгээр сая миний хэлдэг асуудлуудыг одоо шийдэх боломж бол үнэхээр одоо байхгүй байна л д. Өнөөдөр дулаан эрчим хүчний үн тариф бол үнэхээр одоо маш хямдхан байж байгаа. Өнөөдөр орон сууцнд амьдарч байгаа 60 орчим метр квадрат амьдрт нэг айл өрх нэг 700-аас 800 төгрөг халаалт халуусанда жилдээ төлж байна. 8 сар. Халаалтын удирдлагын 8 сар үргэлжлэж байна. За 7 буудалд амьдарч байгаа нэг айл өрх бол үндсэндээ нүүрс мод за тэгээд одоо нэг халуус гадны одоо төлбөртэй үйлчилгээ авч яанад ингээ утгаар хамгийн багадаа сая 500 сая төгрөгөөр үйлчилж байгаа юм. Тэгэхээр зардал бол гэр хороолт нэг дахин өндөр байна да. Амьдралын боломжтой орон сууцнд амьдарч байгаа айл өрх бол нэг дахин хямдхан байгаад. Тэгэхээр сая шийдвэрээр бол нэг айл өрхийн дулааны эрчим хүчийг 85% нэмэгдүүлэх гэдэг шийдвэр тухай үед гарсан юм. Өөрөөр хэлбэл нэг дахин гэсэн. Өнөөдөр хүртэл хэрэгжихгүй юм байдалтай. Энд бол одоо улс төржилт ард иргэд одоо таалагдах гэсэн юм. Алсын хараагүй шийдвэрийн үр дүнд энэ нөхцөл байдал үүсчихэд байгаа. Цаашид ер нь ямар яг үн тарифын асуудлууд дээр засгийн газар хэлж юм уу бусад шийдвэр гаргах төвчний хүмүүс ямар ер нь бодлого хэрэгжүүлэх ёстой хэрэгжүүлээсэй гэж та ер нь хүсэж байна. За эхний ээлжинд бол ер нь өртөгт нь хүрэх ёстой шүү дээ. 1990 оноос хойш зах зээлийн харилцаанд шилжээгүй цөөхөн хэдэн салбарын нэг нь эрчим хүчний салбар байна. Хоёр дахь нь бол нийт аж ахуй усны салбар гэж шүү дээ. Ус сан жарив тодорхой салбар. Мөн ялгаа байхгүй. Тарифыг төрөөс тогтоож байна. Тэгээ улс даяар мөрдүүлчих чинь. Орлого бол тодорхой. Одоо 20 оноос хойш эрчим хүчний үн тариф бол бараг нэмэгдээгүй. 24 онд шийдвэр гарсан боловч өнөөдөр хүртэл одоо хэрэгжээгүй. Зардал тал нь яаж нөхлөөр зах зээлийнхаа харилцаагаар гарч шүү дээ. Инфляц гэдэг өвтэй байна. Жил бүртэл одоо бараг 2 орнодод тоонд очих гэдэг шүү дээ. 7-8%. Өргөн хэрэглээний бараа материал, шатах туслах материалын үн. Зах зээлийнхаа жамаар өсөж байна. Тэгэхээр энэ орлого талд нь хатуу тариф болгоо мөрдүүлждэг. Зардал талд нь зах зээлийнхаа зарчмаар гаргахаар хоёрын хооронд алдагдал гэдэг юм өсөж байна шүү дээ. Тэгэхээр тарифыг бол одоо эргэж харахгүй одоо байхын аргагүй л ийм цаг үед л бид нар ажиллаж амьдарч байна л дээ. Та сая бас хэлээ мэдээж дулааны эрчим хүчний үнэтэй холбоотой асуудал бол тодорхой хэмжээний шатараатай нэмэгдээд явсан өнгөрсөн хугацаанд. Дулааны хувьд бол 2027 оны 1-р сарын 1 хүртэл гэж байгаа. Яг 2026 оны 10-11-р сараас л хүтрээд эхэллээ шүү дээ Улаанбаатар хотод жишээлбэл. Ингээд жилээр хойшлуулснаар одоо дулааны станцуудад ер нь ямар хүндрэл бэрхшээл үзүүлэх бол? Ер нь бол бид нар чинь тэгэл өвлийг давлаа. Хавартаа золголоо. Тэгэл эх жилийн өвлийн бэлтгэлээ хангадаг шүү дээ. Тэгэхээр мэдээж тариф одоо ингэ шийдэгдэхгүй яваад байна гэдэг бол одоо сая эрчим хүчний салбарын үйлдвэрчний хорооноос ажил хаялт цалингаа нэмэгдүүлэх гээл. Жагсаал хийсэн тийм ээ. Өвлийн бэлтгэлийг бол одоо мөнгөтэй байж ажил хангах шүү дээ. Ер нь бол бид бол өнөөдөр бол одоо нэг урд тормоогоор хой тормоогоо нөхсөн байдалтай гал унтраах ийм байдалтайгаар л өвлийн бэлтгэлийг хангаж шүү дээ. Тэгэхээр одоо өвлийн оргил ачааллын үед бас одоо эн чинь гэмтэл саатал гарахыг үсэхгүй шүү дээ. 11 сарын 20-нд өөрөө сая хэлж байна. 11 сарын сүүлээр ирэн тэгэл станцууд бол тэгэл нөөц тоноглолгүй бүрэн чадлаараа л ажиллаж эхэлж байгаа шүү дээ 12 сарын 1 гэхэд. Ингээд нэг тасралтгүй үндсэндээ 80-аас 90 хоног цагаасаар өнгөртөл. Одоо машинаар бол үндсэндээ
запас дугууг 3 сар 90 хоног орчим аялд гарчин гэсэн үг шүү дээ. Техник эмчийн хооронд эвтрэх шүү дээ. Саатлахаар. За энэ тохиолдолд бол бид одоо аль болох л одоо богино хугацаанд гэмтлийг арилгах. Ийм л одоо боломжийг эрэлхийлж ажилдаг. Ийм байдалтай л байгаа юм. Тийм би сая одоо дулаан эрчим хүчний холбоотой асуудал саяны галаалдлаа шүү дээ өнгөрсөн хугацаанд. Энэ хугацаанд бид нар бас салбарын мэрэгжилтнүүдтэй бас санал бодлыг сонсож ярилцж ирсэн л та. Бас тантай адилхан Монгол Улсын зөвлөх инженер одоо Ёндон Гомбоотой би ярилцж байхад. За эрчим хүчний асуудлыг бүгдээрээ нэг тавиад мэдээж чухал. Гэхдээ яг үүндээ хамгийн түрүүнд шийдэх асуудал бол энэ дулааны салбар шүү гэдэг зүйлийг онцгой нь тэмдэглэж ирсэн. Тэр яг энэ дулааны эрчим хүчтэй холбоотой, дулаантай холбоотой яг энэ танай салбар дээр юу хамгийн тулгамдаад байгаа, хамгийн түрүүнд шийдэх ёстой ямар асуудал байна гэж та хоёр нь харж байна. За ер нь бол мэдээж дулааны салбар бол эрчим хүчний салбар, цахилгаан эрчим хүч, дулаан эрчим хүч гэдэг тийм ээ. Цахилгаан дээр бол сая өнгөрсөн үйл бол бас тодорхой хэмжээний одоо айл өрх аж ахуйн нөхцөл дээр хязгаарлалт хийсэн л дээ. Тэгж нөлөө өргөл ачааллыг давсан. За энэ юунаас үүдсэн гэхэлэр бөөрөлжүүтийн станц дээр маань одоо бага зэргийн тоглолт саатал гарсан. За дөрвийн тэр 100хан дээр гардаг свич энтер бол 90 станцууд дээр түгээмэл гардаг. Ийм л одоо гэмтэл саат шүү дээ. Энэ нэг тийм сүрт асуудал биш. Гарч л байдаг бид нар янзлал аль болох богино хугацаанд бид нар эргээд сүлжээн залгах ийм л ажил хийж байдаг. За бөөрөлжүүт төр бол одоо яалтчгүй 300 мегаватт нийлүүлж байгаа тийм. Түвшин дээр нь одоо эт нутг нөрс нь одоо тийм өлийн үед одоо барьцалтах хөлдөх машинаар бол бензин тасалсан л гэж ойлгож байна. Ийм асуудал бол гарсан. За мэдээж одоо шинэ тутам одоо ашиглалтанд ороод 2 дахь жилдээ явж байгаа ийм станц шүү дээ. Эний чинь налаотг жигдрүүлэх ажлууд байна да. Энд чинь бас нэг эртөрөө хэзээ нэгэн цагт гарах ёстой саатал байхгүй та. Хятадын технологиор барьсан ийм одоо станц байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол түвшний хадгалгын цех энэ жилээс барих байх гэж байна. Ингээд ирэх юм бол эх жилүүд бас хэвийн горимаар ингээд ажиллах байх. Бөөрөлжүүттэр энэ гэмтэл саатал гараагүй бол бас энэ үеийн хувьд бол бас харьцангуй гайгүй давчих юм бол зотол байсан гэж би харж байгаа. Танаа дулааны станц дээр жишээлбэл одоо шийдэх ёстой асуудлууд байна уу? Тоног төхөөрөмжиж гэдэг юм уу, үйл ажиллагааны хувьд ч гэдэг юм уу, тулгымдсан ер нь асуудлууд юу байна? За сая дээр миний хэлдэг төслөөр бол нийт тэргүүн тулгамдж байгаа 5 асуудал. Тэгээ зуухны өргөтгөл ингээд шийдэгдсэн. Мэдээж одоо эн чинь манай станц чинь одоо бас одоо технологиор баригдсан юм л зуухал да. Эвдэрч гэмтэх. За эрсдлийг одоо урдаас тооцож засвар үйлчлэгээ хийх хөрөнгө оруулалтын зардлууд бол бас төдийлөн хангалттай биш л байгаа. Тарифтай холбоотой энэ бол. Одоо ярил зөндөө л асуудлууд байна. Ажилтныхаа цалин хөндлөөний баг. Эрчим хүчний салбарт бол салбараар нагаад үзвэл миний зүгээр хувийн бодол тулгамдж байгаа 3 асуудал байна нийт тэргүнд. Нэгдүгээрт нь бол энэ чадлын нутагтлаас нийт тэргүнд гарах. Өөрөөр хэлбэл хараат байдлаас гарах. Цахилгаан эрчим хүчний хувьд ч тэр, дулааны эрчим хүчний хувьд ч тэр. Сая хэлсэн энэ томоохон төслүүдэд одоо ойрын хугацаанд ажил болгох тийм ээ. Ингээд энэ чадлын нутагтлаас нэгдүгээрт гарах. Хоёрдугаарт бол энэ терапи асуудлыг үнэхээр одоо эргэж харах зайлшгүй шаардлагатай. Ядаж одоо өртөгт нь хүргээд тэгээд цаашдаа явах вэхээр инфляцтайгаа уялдуулаад индексжүүлээд нэмээ явах тухай асуудал байгаа шүү дээ. Тийм үү? Тэгэхгүй ингээд хааж боож агаад нэг талдаа салбарынхаа найдвартай үйл ажиллагааг алдагдуулж байна. Нөгөө талдаа эн чинь нэг өдөр нэмэгдэн шүү дээ. Нэмэгдэхээр огцом нэмэгдэж ард түмний нуруунд дээр гинт ачаа болно. Тэгэхээр энийг тэххгүйгээр жил бүр одоо нэг 7-аас 10% инфляцийн түвшинд өртөгт нь өргөчөөд ингээл нэмээ явах тухай асуудал шүү дээ. Аливаа алуун газар аж ахуйн гэж айл өрхөд бас нэг эдийн засгийнхаа тооцоо судалгаа хийгээд ашиглалтын зардал гэдэг юм байна да. Ус дулаан, цахилгаан. Үндсэн 3 зардал шүү дээ. Бизнес гэж байгаа хүн бол нэг төлөвлөх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй боож 3-4 жилээр нь боож агаад гинт тавих юм бол 30-40% нэмэгдэл орж ирнэ шүү дээ. Ямар ялгаа.
За татаасаар эрчим хүчний үн тарифыг сүүлийн жилд бас шийдчихсэн. Энэ бол ер нь нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөхгүй гэдэг юм явж байгаа шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгөөр татаас өгч шүү дээ. Ямар ялгаа вэ? Тэгэхээр өртөтн хүргээд тэгээд индексжүүлээд жилбэр нэг 7-аас 10% нэмээд явах юм бол энэ асуудал чи аяанда аажимда голдролтой орно шүү дээ. Ийм л асуудал. Танай компанийн хувьд ер нь үр төлбөртэй байна уу? Төлбөртэй байна. Нөөцсөн дээр өртөө байна. Цахилгаан дээр өртөө байна. Татвар нийгмийн татгал дээр өртөө байна. Үн тарифтай холбоотой асуудлуудыг ядаж өртөгтөн хөрвөл энэ асуудлуудаа станц өөрөө шийдэд явах боломжтой гэж ер нь та хараад байгаа шүү дээ. Тариф чөлөөлөөд гэхдээ одоо станцууд нэх хайхтар тийм ашигтай ажил хийгээд байгаа юм бол байхгүй шүү дээ. Төрийн эмчилгээ компани шүү дээ. Ядаж алдагдaltaгүй ажилламаар шүү дээ. Тэгээд засвар үйлчлэгээ бас нэг боломжийн түвшинд хийж энэ үйлийг авахгүй бол энд олд задал чинь гарахыг үүсэхгүй шүү дээ. Дээрээс нь цалингийн асуудал бол үнэхээр эрчим хүчний салбарын бас халуухай асуудлуудын нэг болж байгаа. Өнөөдөр эрчим хүчний салбарт ер нь явж боловсон хүчний асуудал бол үнэхээр одоо хүнд сэдв болж байна. Одоо өнөөдөр сайн цахилгааны инженер, сайн одоо эрдэнэ хамгаалтын инженер, сайн одоо автоматик инженер өндөр категоритой даралт завганд гагнуучд олдохгүй шүү дээ. За олоод одоо мэрэгшүүлээд сургаад авахд бол тогтож өгөхгүй. Цалингаа гол авчиж шүү дээ. Уул уурхаа, зураг төслийн компани, хувийн хвшлэл рүү яваад өгчин цалингаа голоод. Тэгэхээр цалин хангамжийн асуудал бол энэ ажилчдыг мэрэгчлээ ажилчдыг одоо барьж тогтоохоос чухал асуудал л да. Одоо хэдийн хэмжээний орлого болоод жилийн хугацаанд асууж байгаа шүү. Хэдийн хэмжээний орлого болоод та цалингийн асуудлыг хөндөж байна. Зардлын үед яг хэдий олсон орлогоос давж гин үү эсвэл балансчлаад байна уу танаа? Ер нь бол зардлын чи хэдэн хувийг ер нь юу эзэлж байна? За санхүүгийнхаа тайлангаар амгалангийн хувьд бол сүүлийн хэдэн жил ашигтай гарч байгаа. Энэ нь юутай болоод тэгэхээр сая миний хэлдэг энэ амгалан станцыг 116 мегаваттын 100-аар өргөдөх төсөлтөй холбоотой. Би сая цэвэр одоо эрчим хүчний салбар тарифынхаа зохицуулалтаар шийдсэн гэж хэлсэн шүү дээ. Энэ эрчим хүчний салбарт бол ингэж одоо тарифын зохицуулалтаар өргөтгөл хийжсэн түүх бол байхгүй юм билээ. Энэ бол бас анхудаа амгалан дээр явсан. Энэ бол бас тодорхой хэмжээнд дарамт болчихж байгаа. Ингээд ирэхээр энийг нөгөө тарифт шингээж суулгаж өгөхөөр бидний одоо нэг бүтээгдэхүүний өртөг бол нэлээд өндөр гарч иж байгаа. Өнөөдөр юм байдлаар нэг 57 мянгаар үйлдвэрлээд 48 мянгаар зарж байна. Өөрөөр хэлбэл нэг бүтээгдэхүүнд нэг 9 орчим мянган төгрөгийн алдагдлыг хүлээж байна. Зардлын хувьд одоо та түрүү хэллээ те. Хэдэн хувийг урсгал зардал, хэдэн хувийг нь одоо худалдаа авалт, хэдэн хувийг нь цалингийн зардал эзэлж байна. За зардлын хувьд бол манай станцын хувьд бол ер нь гол зардал бол тэгэл нүүрс төсч хоёр шүү дээ. Худалдаа авалт те. Тий, нүүрс төш хоёр зардал нийлээд нэг 42% эзэлж байна. Нийт зардал. За манайх бол цахилгаан үйлдвэрлэлүүд зөвхөн дулаан үйлдвэрлэдэг дулааны станц. Цахилгаан 18% эзэлж байна нийт зардал. Ингээд төш нүүрс цахилгааны зардал нийлээд нийт зардал нь 60% эзэлж байна. Цалингийн зардал нэг 17%. За тэгээ элэгдлийн зардал, татвар нийгэм даатгалын шимтгэл, бус зардлууд гэдэг. Ингээл эзэлдэг те. Үн тарифтай холбоотой асуудал мэдээж урсгал зардал болоод бусад одоо боловсон хүчнээ тогтоон барихын хувьд цалин хангамж гэдэг нийгмийн асуудлыг шийдэх асуудалд маш том нөлөө үзүүлдэг. Энэ бол үнэ. Бас нэг асуудлыг мэрэгжлийнхээ яриад байдیں۔ Энэ бол нөгөө эрчим хүчний хэмнэлтийн асуудлыг бас яриад байдаг. Энэ тоолуржуулалт хий гэдэг асуудлыг бас хүчтэй ярьж байна тийм ээ. За эрчим хүчний хэмнэлтийн асуудал бол ярих хэвээр сэдв л дээ. Нэг талдаа чадлын нутгал, нөгөө талдаа бид нар энэ хязгаарлагдмал нөөц баялгаар хязгааргүй хэрэгцээг хэрхэн яаж хангах юм бэ гэдэгт бол мэдээж хэмнэлтийн асуудал зүйсээр орж ирнэ. Бид нар хүссэн хүсээгүй дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд амьдарч байна. Жилийн дундаж температур хас 2-3 градус. Тэгэхээр эрчим хүчийг хэмнэн гэдэг бол дулааны алдагдал багтаа байшин байрлал барихаас л эхэлнэ шүү дээ. Тийм биз? За нөгөө талдаа бол бид нар монголчууд нэг уламжилт сэтгэхгүйгээр өрөө таслахаа дулаахан байвал шууд борчгон голдог.
Гэтэл одоо сүүлийн үед бол энэ радиатор төр халаах хэрэгсэл төр чинь термостат вентилүүд банаад энийг тохируулж болно. Чинь баг гэлтгүй эрчим хүч хэмнэн штэ. За варч хонголоод байна. Гадна агаар орчны бохирдол маань ямар төвшөнд байгаа вэ? Яг агаар ороод байна уу гэдэг бол бас эргэлзэт. За тэгэл хэрэглэхгүй байгаа өөрөө тасалганыхаа гэрэл чийдэн арзит их унтраахаас эхлээл. Энгийн юмнаас эхлэн штэ эрчим хүч хэмнэх асуудал бол. За дээрээс нь 5 сая хүнд чинь тоолоржуулалтын асуудал. Энэ бол нийтдээ өнөөдөр дулааны төлөрсөн шугам сүлжээнд олгогдсон 370 гаруй мянган хэрэглэгч байгаа юм байна. Үүний нэг 1300 орчим буюу 0.4% нь л тоолорцсон байна. Өнөөдрийн байдлаар 0.4. Хангалтгүй байгаа үз. Маш бага тий. Тэгэхээр тоолоржуулах хэрэгтэй. Одоо зөвлөвийн барилгууд бол цаанаасаа зураг төслийн дагуу баригдчихж байгаа шүү дээ. Бүгд дулааны тоолортой болсон. За социализм үед баригдсан барилгууд бол монтажын жас төвхтэй юм байл. Тэгээ бүгд тоолооргүй. Аж ахуйн нэгж албан газрууд бол бараг 100% шахуу тоолорчсон байгаа. Одоо айл эрхүүдийг орон хугацаанд тоолоржуулах хэрэгтэй. Ингэж яаж өөрөөр хэлбэл бага хэрэглүүл бага төлдөг. Би их хэрэглүүл их төлдөг. Энэ одоо шудраг зарчим руу орохгүй бол бага хэрэглэсэн ч ялгаагүй төлдөг, их хэрэглэсэн ч ялгаагүй төлдөг. Энэ бол байж болохгүй асуудал л та орчин үед. Ядаж л одоо хэмжээд ирэх юм бол хүмүүс хэтвчтэй шууд одоо холбоотой шүү дээ тийм ээ. Тийм учраас энэ тоолоржуулалтын асуудал бол бас хэмнэлтийн нэг томоохон ажлын нэг сэдвийн нэг. Хэмнэлт хийвэл ядаж л үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүд маань бас ачаал нь багасна гэж тэгэлгүй яах вэ? Шууд ойлгоход тийм үү? Тэгэлгүй яах вэ? Энд чинь Монгол улс үндсэндээ 3.5 сая хүнтэй. Хүн болгоноос тодорхой хэмжээний юм хэмнэх юм бол тэр хэмжээний туслыг хураавал далаа шүү дээ. Хэмнэлт гарна. Тэгэхээр бид нар бол бас сэтгэхгүй асуудал, ухамсарын асуудал бас байгаад байгаа. Нэг зүйлийг би танаас мэргэжлийн үнэ нэрцэн учраас асуух гэж чадахгүй юм л да. Энэ бол одоо Улаанбаатар хотын инженерингийн энэ шугам сүлжээний асуудал байна. Өвөл болохоор л долооны шугам дээр асуудал гарлаа гэдэг хаадаг, засварладаг асуудлууд байна. Энэ насжилтын хувьд үнэхээр тийм хөгшөрцөн байгаа юм уу? За, шугам сүлжээний хувьд бол бас л төвөгтэй шүү дээ. Ер нь бол 30 жил, 40 жилийн насжилттай шугам хоолоонууд бодоо ашиглаж л шүү дээ. Тэгээ одоо бүгдийн сайхан одоо сэргээгээ шинчлэе гэхээр бас л одоо төсөө мөнгөний асуудал. Бас хориг болоод байгаа. Бүгдийн сайхан шинжилж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бид бол яаж нэг гэхээр одоо ойрын хөвлийг, эрх хөвлийг одоо хэрхэн яаж давах вэ? Хаана одоо энэ тэргуунд солих хэвээр шугам хоолой байна. Тэрийг л солиал. Тэгэл хөвлийг, эрх хөвлийг давах тухай асуудал харж шít. Эрх хөвлүүд гэдэг алсыг бол харсан ийм одоо дөрвтэй шинжилгээ ажлыг бас төдийлнэ. Сансан хэмжээнд хийж чадахгүй л дээ. Энэ бол бас л санхүү эдийн засгт л болоотой асуудал. Тэгэхээр одоо гэмтэл бол бас энэ Улаанбаатар хотод одоо тий 200 мянган айл өрх одоо орон сууцнд амьдарч шít. Үлдсэн одоо 200 орчим мянган айл өрхөн гэр оролт амьдарч байна. Тэгэхээр одоо энэ дулааны шугам сүлжээг өргөтгөх, их усруудын хүчин чадлыг нэмэгдүүлж ээж одоо бид нар ингээл орон сууцны хорооллыг дахин төлөвлөнө. Гэр хорооллыг орон сууцчуулан гээл юм яриад байна. Нэгдүгээрт бид нар их усроо нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт дулааныхаа шугам сүлжээ, дамжуулах шугам сүлжээг өргөтгөнө. Ингэж ээж бид нар гэр хорооллыг чинь айл өрхүүдийг орон сууцчуулна шүү дээ. Энийг хийж чадахгүй бол одоо бид нар боломжгүй гэл ингээл зогсон шүү дээ. Ийм л байдалтай байгаа. Орон сууцнууд томоохон бүтээн байгуулалтууд хийгдэхэд ерөөсөө хамгийн түрүүнд асуух асуулт нь л эрчим хүчийг болоод дулааны дэд бүтцээ та нар яаж хийх юм бэ гэдэг асуудал дандаа яригддаг. Тэгэхээр ялцчгүй энэ шинэ их үүсвэр болоод дамжуулах сүлжээний өргөтгөх асуудал бол хамгийн нэн тэргүүний чухал асуудал гэж та онцолж байна тийм үү? Тий. Ялцчгүй бид нар одоо их усрынхаа чадлыг нэгдүгээрт нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт бол дамжуулах түгээх шугам сүлжээг өргөтгөх хэрэгтэй. Гэхдээ бол бас одоо эн чинь Улаанбаатар хотыг бүсчлээд хөгжүүлнэ. Одоо Улаанбаатар хотыг ерөнхий төлөвлөгөөр бол ингээл олон төвд хот болгох гэдэг нь шүү дээ.
Тэгэхээр одоо багаврын тархмал их өсрөөр хангаа явах зүйтэй болов гэсэн ийм одоо байр суурьтай байгаа юм. За хоёулыг ярилцлага өндөрлж байна. Эрчим хүч болоод дулааны салбартай холбоотой тулгуурласан асуудлууд цааш хэрэгжүүлэх асуудлаа бас та бас тодорхой өөрийнхөө байр суурь санал бодлыг хэллээ. Сүүлд нэг зүйл асууя. Тэр юу гэхээр мэдээж энэ эрчим хүч дулаантай холбоотой бодлогыг тодорхойлдог байгууллага байгаа. Энэ бол мэдээ засгийн газар болоод эрчим хүчний яам. За бусад салбараа бодвол эрчим хүчний салбарыг толгойлж байгаа сайдын хувьд харьцангуй тогтвортой ажиллаад одоо энэ цаг үед бас ажиллаа өгч байгаа юм шиг байна. Тэгэхээр яг та одоо яг энэ салбарын төрөмчт компаниг толгойлж ажилласан хүний хувьд салбар хариуцсан сайдтай хэрэг сэтгэл хангалуун байдаг бай. Дүгнэлтээ хэлээч та. За үндсэндээ энэ сайттай үндсэндээ би 3.6 жил удирдлагын багтанд ороод ингээд хамтраад ажилласан. За би хувьдаа бол сайн ажилласан гэж дүгнэв. Өнөөдөр манай эрчим хүчний салбар бол нэг 104 жилийн түүхтэй энэ салбар. Сүүлийн 4 жил нь энэ хүнтэй шууд холбоотой. Салбарын сайдаар ажилласан. За тэгэхээр 100 жилийн хугацаанд бол Монгол Улсын эрчим хүчний салбар гэдэг 4 их өсвөр байна. Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтан улаасны эрчим хүчний систем, Дорн бүсийн эрчим хүчний систем, Төвийн бүсийн эрчим хүчний систем гэдэг. 1400 мегаватт суурлагдсан хүчин чадалтай байсан юм билээ ажил авахд. 2022 оны намар гэсэн үг. За өнөөдөр бол 2100 мегаватт болсон байна. Өөрөөр хэлбэл 700 мегаваттаар суурлагдсан хүчин чадлыг нэмэгдүүлжээ. 50% гэсэн үг. Тэгэхээр энэ 3.6 жил гэдэг бол бас тийм ч одоо урт хугацаа биш л дээ. Нэг одоо парламентын бүр эрхийн хугацаа өрөхгүй гүтэл ийм л хугацаа шүү дээ. 90 оноос хойш үндсэндээ Улаанбаатар хотод эрчим хүчний томоохон их өсрөөд бол өнөөдрийн хүртэл бараг ашиглалтанд ороогүй. За өнгөрсөн 3.6 жилийн хугацаанд бол нэлээд томоохон төслүүд бол гацганаасаа гарч хөдлөлөө. Энэний нэг жишээ бол Бөрлж үтийн станц байна. 150 мегаваттар 2 болоо 300 мегаватт. За Баян дээр Дөргөн нуурын орд дээр 660 мегаваттын станц ажил нь эхэлсэн. Явж байна 2007 онд эхний Болакууд ажилд орохоор явж байна. За Шивээгийн станц уурхаг төшөглөөд Шивээ дээр мөн ялгаа авахгүй 660 мегаваттын станцын ажил нь эхлэх гэж байна. За тест 5-ын асуудлууд ингээд ажил нь эхэлчлээ. За Амгалан дээр сая төсөл хэрэгжсэн. Гэх мэт Төвийн бүсийн нэгдсэн сүлжээг аваад үзэх юм бол 560 орчим мегаваттаар өнгөрсөн хугацаанд өргөдгсөн юм байна. Энэ бол нэг 40 гаруй хувиар. Тэгэхээр товчхон дүгнэхэд Монгол Улсын эрчим хүчний цахилгаан эрчим хүчнээс суурлагдсан хүчин чадлын нэг 50 орчим хувиар буюу 700 мегаваттаар Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний суурлагдсан чадлын нэг 560 мегаватт буюу 40 гаруй хувиар энэ 3.6 жилд хийж үүсгэсэн байна. Тоо худал ярихгүй. Бүтээн байгуулалт ил тод байна. Тэгэхээр энэ тоолог энэ ч одоо маргахгүй хаа гэж ингэж бодож байна. За улс төрчийн хувьд бол энэ парламент одоо сүүлийн 20 жил сууж байгаа 5 дараалал улсын хурл сонгогдсон цөөхөн гишүүдийн нэг. Тэгэхээр арт түмэн тэнэг биш. Энэ гишүүнийг сонгоод байна даа. Тэгэхээр энэ бол том үнэлгээ авах гэж ингэж дүгнэж болохоор байна. За бизнесменийн хувьд аваад үзэх юм бол Монголын томоохон бизнесментийн нэг. За барилгын салбарт бол бас томоохон байр суурь эзлэх ийм л одоо бизнестэй хүн шүү дээ. Бүтээн байгуулагч, баялаг бүтээгч, татвар төлөгч тийм ээ. Монголын одоо олон мянган ард иргэдийг бас ажлын байраар хангаж ингэж явж байгаа ийм л хүн л дээ. За хувь хүнийхээ хувьд бол бас нэг олсноо олонтойгоо хуваачдаг. Гисэндээ хөвч хэвцэндээ хондог. Бас нэг өөрийнхөө хийсэн бүтээсэн юмыг төдийл нь одоо бас нэг би гээд одоо ингээд рекламадад байдаггүй. Үрдүн гарсны дараа ярьдаг. Ийм л хүн шүү дээ. Товчхон дүгнэлт. За хувь хүний дүгнэлт, хувийн үзэл бодол бол хувь хүндээ л зөв бахаа таны үзэл бодолтуудаа алдахыг хүсэхгүй байна. Тийм учраас хоёлоо одоо ингээд ярилцлага өндөрлөе.
За дундын бүс ярилцлагын нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч бас цаг гаргаж ирсэн танд баярлалаа гэж хэлье. За танаа нэвтрүүлгийн хамт олонд бас ажлын амжилт. Сайн сайхныг хүсье. За баярлалаа.